Эрт үеийн буурал түүхийн улбаатай эр зориг эрэмгийн чадлаараа гайхагдж дэлхийн талыг эзэлж явсан их эзэн Чингис хааны үр удам Идүгээгийн монголчууд 13 дугаар зууны ихэнх үед Чингис хаан Монголын тархаа бутархаа олон жижиг улс үндэстнүүдийг байлдан дагуулж өөрийн харьяанд нэгтгэснээр 1206 онд Монгол үндэстний нэгдмэл тулгар төрийг үндэслэн байгуулсан юм. Тал нутгийн ард түмнийг нэгтгэснээр Монгол угсаатны аж амьдрал сайжирч, дэлхийн олон оронтой харилцаа тогтоож, үйлдвэрлэл худалдаа, харилцаа холбоо хөгжиж, цэрэг зэвсгийн их хүчтэй асар уудам нутаг бүхий хаант улс болон хувирсан юм. Үүнээс хойш 700-аад жилийн турш түүхийн асар их хуудсыг туулан өнгөрүүлсээр 1921 онд эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн ардын хувьсгалтаа золгож, цоошин нийгмийн амьдралыг байгуулж эхэлсэн юм. 1924 онд хуралдсан улсын анх дугаар их хурал Монгол улсын анхны үндсэн хуулийг батлан туурах тусгаар төр улсаа байгуулсныг дэлхийд дахинд тунхаглан зарласан билээ. Үзэсгэлэнт байгаль үндэсний уламжлалт зан заншлаараа гайхагддаг Монгол улс Аз тивийн түүх хэсэгт хойд талаараа Оросын холбооны улс, урд талаараа бүгд найрамдах Хятад ард улстай хил залгаж оршдог. 1,565 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай 2.5 сая хүн амтай бөгөөд газар нутгийн хэмжээгээр дэлхийн улсуудаас 18 дугаар байрыг эзэлдэг. Цаг агарын хувьд их газрын эрсдэс уур амьсгалтай учраас өвөлдөө 1-р сард 50 хэм хүрч хүйтрэх, 107 дугаар сард 40 хэмээс хэтэрч халах үзэгдэл олонтоо тохиолдно. Дэлхийн хамгийн цэлмэг тэнгэртэй нар гийгүүлэх хугацаа ихтэй орны нэг. Монгол улс нь 21 аймаг нийслэл Улаанбаатар гэсэн засаг захиргааны нэгжид хуваагддаг. Монгол улс парламентын засаглалтай орон бөгөөд төрийн тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд байдаг. Хууль тогтоох дээд байгууллага нь улсын их хурал. Бүх нийтийн сонгуулиар тойрог бүрээс ард түмний санал хураалтаар сонгогдсон 76 гишүүнээс улсын их хурал бүрддэг юм. Хууль тогтоох дээд байгууллага болох улсын их хурлын хугацаа 4 жил. Монгол улсад 10 орчим улс төрийн намууд үйл ажиллагаагаа явуулж, улс орноо удирдан чиглүүлэх ажилд идэвхтэй оролцож байна. Монгол орн бол Төв Азийн их зүйл, Сибирийн их хөвч тайх хоёрын зааг газарт оршдог учраас байгалийн эрсдэс онцлог нөхцөл бүрдсэн үзэсгэлэнт газар нутаг элбэгтэйгээс гадна хүн ам нь таруу суурьшдгаас байгалийн онгон төрх нь хэвээр хадгалагдсан үлдсэн дэлхийн цөөн орны нэг юм. Өвөг дээдсээс уламжилсан үнэт өв болох байгаль дэлхийг хайрлан хамгаалах өн эрдний түүхтэй ард түмэн бол монголчууд. Уулава, нуур ус, аршаан булга дахин шүтэж хамгаална гэдэг нь Монголд бичигдээгүй хууль юм. Эрт үеэс эхлэн ёс заншил зан үлийн чанартай овоо босгож, тэр хавийн уул ус газар нутгаа сүрлэг сайхан, ариун тунгалаг байлгахын тулд онгон байгалыг нь хүндхийг хоригдсан хууль гаргаж, дархан цаацад газар болгон зарладаг байсан. Өнөөдөр гэхэд Монгол улсын нийт газар нутгийн 11 орчим хувийг эзлэх 42 нутгийг улсын хамгаалалтанд аваад байна. Энд бид монголчуудын далайн ээж гэж хүндлэн дээдэлдэг байгалийн цогцлборт газрын нэг хөвсгөл нуур, түүний сав газруудыг харж байна. Хөвсгөл нуур нь Монгол орны хойд хэсэгт хордос сардаг улсын шов хориглолт салбаруудаар хүрээлэгдэн 2600 км² талбайг эзлэн орших бөгөөд хойд захаасаа урагшаа 134 км, өргөөшөө 39 км урт.
Усны нөөцөөрөө Аз дахь 2 дэлхийд 14-р байранд орох бөгөөд дэлхийн цэнгэг усны 1%-ийг агуулдаг байна. Ус нь гайхам тунгалаг цэнгэг бөгөөд нуурын тунгалагшил нь 24 м хүрдэг. Монгол төмнийч харийн гичнийч харааг булаасан энэ сайхан нутгийн ой хөвчөд та өн эртний амьдралын хэв маягаа орхиогүй өвөрмөц соёл заншилтай цаатан ардын амьдрал цаа бугын аж ахуйтай танилцах болно. Говь нутгийн сайхныг мэдрэхгүйгээр монголоор аялсан гэж ярил тун чамлалтай. Тиймээс ч энд говь нутгийн тухай сонирхуулъя. Монгол орны өмнө зөвхт орших говь 3 сайхан улс. Энэ нуруу нь 100 гаруй км үргэлжилсэн 3 том саланг нуруунаас бүрдэх бөгөөд сонин тогтцтой хад чулуу, ховор ан гэд ургамал олон бий. Энд дархан цаазат ёлын ам хэмээх нарийн хадан хавцал байх бөгөөд 200 орчим метр өндөр илгэн хад, түүний дээгүүр халин нисэх ёл, бүргэж шувуу, дүүлэн харайха дархан цаазат аргал, янгэр зэрэг ховор амьтдыг нэг дөрөөс харах боломж эндээс л олдно. Говь нутагт үлэг гөрвлийн дэлхийн хамгийн баялаг олдвартай Хэрмэн цав, Баянзаг, Төгөргийн ширээ зэрэг үзэсгэлэнт байгальтай газрууд олон бий. Үлэг гөрвлийн онцгой ховор олдвруулах зуралдсан үлэг гөрвлийн өндөг, бүтэн арга яс дэлхийд дахинд анх эндээс л олджээ. 1922 онд Баянзагийн ширээ гэдэг газраас 70-80 сая жилийн өмнөх авраг гөрвлийн чулуудсан яс өндөг бүтнээрээ олдсон бөгөөд эдгээр нь Америк нэгдсэн улсын палеонтологийн музейд хадгалагдаж байна. Мөн эрт цагийн уул тогтох хөдөлгөөнөөр цардсын чулуу зурж, гулгахтай, хүчтэй хавиран үрэлцснээс гөлгөр гадартай, алсаас гэлэлцэх толь мэд том цохио үүсгэсэн бөгөөд толь хад хэмээн нэрлэгдэж хүмүүсийн сонирхлыг өөрийн эрхгүй татдаг. Говь нутгийн хонгорын элс хэмээх 180 орчим километр үргэлжлэх элсэн манхнууд. Манхны орой манарч, дунд нь говь нутгийн үлэг гөрүүлтэй зүүрлэх тэмээд нь бэлдсэн. Гайхамшигт байгалийн хуслал говь нутагт элбэг харагдана. Захгүй шаргал илсэн, заг таанын анхлын үнэрнэ, дэргэд унаартах зэрэглэн, дэлхийд ховорхон тэмээн сүргэн говь нутгийн ард түмний бахархал юм. Монгол улсын баруун хойд хэсэгт орших Монгол Алтай нуруу нь 900 гаруй километр үргэлжилдэг. Алтай таван богдын мөх цаст уулнууд араараас өндөлзөн таныг өрн дуудах вэ? Энэ зүгийн нутгаар сүнсэн галтуул болох хоргийн тогоо, тэрхийн цагаан нуур, улаан цутгалан, тайхар чулуу, орхны хүндий, чулуутын гол зэрэг байгалийн үзэсгэлэн хосолсон гайхамшигт газрууд олон бий. Уулын өндөрт гарч усны тунгалгийг хүртэж говийн наранд аянсан бол Дорнод Монголын уудам тал альжаал тайлж санаа уужруулна.
Хүний ямар нэгэн нөлөөнд өртөөгүй хээрийн байгалийн унган төрх байдлаа хадгалж үлдсэн бэлчээрийн ариун их нөөц бүхий цөөн газрын нэг нь дорндын тал нутаг. Хараа цуцаж бараа алдарсан энэ талд нэн ховорцсон тогруу, гургуул тоодог шувуудаас гадна Төв Азийн цагаан зээрийн 70% нь амьдардаг юм. Монгол орон амьтны аймгаар баялаг. 1500 төрлийн шавж, 300 орчим зүйлийн 2 нутагтан, 80-ад зүйлийн загас, 415 зүйлийн шувуу, 140 гаруй зүйлийн хөхтөн амьтантай. Цагаан зэр хамгийн элбэг бөгөөд тарваг, үнэг, чон, баавга буг нилээд бий. Мөн дэлхийд нэн ховорцсон учир олон улсын улаан номд оруулж агнахыг хоригдсон тахи, бууг, цаабуг, хандгай, мазаала, аргал, янгэр, тогруу, гургуул зэрэг 19 төрлийн амьтан жигүүртэн шувууд Монгол орны нутагт амьдарч байна. Мянга 639 онд Монголын шарын шашны тэргүүнээр зан узрыг өргөмжилж, түүнд тусгаалan зориулж, их өргөө байгуулж өгснөөр Идүгэ нийслэл хотын үүсэл эхэлсэн. Үүнээс хойш 30 гаруй удаа газар нутгаа сэлгэннүүсээр 1778 онд одоогийн Улаанбаатар хотын байгаль газарт суурьшжээ. 1924 онд хуралдсан улсын анх дугаар их хурлаас Улаанбаатар хэмээн нэрлэх шийдвэр гаргаж Монгол улсын нийслэл хэмээн тунхагласан юм. Идүгэ Монгол улсын нийт хүн амын 40% нь Улаанбаатар хотод амьдарч, улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 39%, барилга угсралтын 50%, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн 85%, хөрөнгө оруулалтын 50%-ийг дангаараа гүйцэтгэж байна. Улаанбаатар хотын төв хэсэгт Монгол улсын засгийн газрын ордон оршино. Ордны өмнө талд Сүхбаатарын талбай байрлах бөгөөд энэ талбайг 1921 онд ардын хувьсгалыг удирдах Монгол улсыг тусгаар тогтноход үнэтэй хувь нэмэр оруулсан Сүхбаатарын нэрээр нэрлэж түүний хөшөөг байрлуулсан байна. Тус талбай дээр олон нийтийг хамарсан цэнгүүн, баяр ёслолын ажиллагаа, жагсаал цуглаан байнга явагдаж, хөл хөдөлгөөн тасардгүй газрын нэг болсон юм. Монгол улсын хамгийн том худалдаа үйлчлэгээний төв улсын их дэлгүүр. Энд бүх ил төрлийн худалдааны салбарууд үйлчлэгээ явуулах бөгөөд дэлхийд алдартай электрон бараанууд, гадаад дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд байхаас гадна гадаадын зочид гүйчид аялагч жуулчдад зориулсан үндэсний уламжлалт бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын бараа, уран зураг, үндэсний хувцас, эсгий урлал зэрэг Монголыг сурталчилсан бүх төрлийн барааны хамгийн өргөн сонголттой тусгай тасаг ажилтдаг юм. Монгол ямааны зөөлөн, хөвсгөр ноолуур, малын арьс шир, ноосор хийсэн төрөл бүрийн загвар хийцтэй ахуйн идэл, хевс, сүүлийн үеийн загвар хийцтэй хувцснууд нь олон улсын үзэсгэлэн яармаг, шоу тэмцээнд хаанч голөгдохооргүй болж олон орны пүүс компаниудтай хамтран ажилладаг. Энд та дэлхийн олон оронд шоу тоглолтоо амжилттай зохион байгуулж байгаа торг салууны авиастик дизайнерыг бүтээсэн Монгол үндэсний хувцсны үзүүлэх тоглолтын хэсгээс харж байна. Аялал жуулчлалд чухал хувь нэмрээ оруулж зорин ирсэн гийчнийг аяттухтай байлгах хариуцлагатай ачааг үүрдэг газар бол зочид буудал, жуулчны баазууд байдаг.
Улаанбаатар хотод том жижиг 116 зочид буудал, бусад аймаг нутгуудад 150-д зочид буудал жуулчны баазууд ажиллаж байна. Чингис хаан Монгол шилтгэн Улаанбаатар, Баянгол зэрэг зочид буудлууд болон өөрийн үндэсний өнгө төрх хэлбэр загвартай үйлчилгээнд жигдэрсэн жуулчны баазууд жилийн дөрвөн улиралдаа тогтмол үйл ажиллагаагаа явуулдаг. Аливаа улс үндэстний гол үзүүлэлт нь банк санхүүгийн тогтвортой үйл ажиллагаа мөн. Төрийн болон хувийн өмчит банкнууд нь олон улсын төвшөнд хүрсэн төрийн шуурхай, найдвартай үйлчлэгийг үзүүлж, гадаадын олон банкудтай хамтран ажиллаж байна. Монголын ард түмэн мал аж ахуйг эрт дээр үеэс уламжлан хөгжүүлж, малынхаа ашиг шимээр аж амьдралаа залгуусаар ирсэн. Жилийн дөрвөн улиралд усны тунгалаг, өвсний шимтэйг дагаж малаа хариулж, эцэг өвгдийн олон зууны уламжлалыг нандинан хадгалж байгаа хүмүүс бол малчин ард түмэн билээ. Малчид малынхаа мах, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэж, арьс шир, мах, ноос ноолуур зэргийг худалдаалан арилжиж, амьдралынхаа их усүрийг бий болгодог. Байнга нүүдэлж байдаг бэлчээрийн малтай ард түмэнд нүүдлийн маягаар амьдрахад Монгол гэр хамгийн тохиромжтой сууц бөгөөд гэрийг барих, буулгахад хялбар, ажил зөөхөд тохиромжтойгоос гадна халуун хүйтэн, дуу чимээ тусгаарлахтаа сайн байдаг. Гэрийн доторх дэвсгэр, бүрээс зэрэг нь бүгд эсгий байх тул хүний эрүүл мэндэд нэн сайн. Монголын ард түмний 90% шүтдэг Бурхан шашинтны гол төв гандан тэгчлэн хийд болон бусад 10-аад сүм Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж, сүсэгтэн олондоо ном хурал айлдаж, хойчин амьдралд нь сэтгэл санааны тусламж дэмжлэг үзүүлж байдаг. Гандан тэгчлэн хийдийн төв хэсэгт монголчуудын гүн их сүсэг бишрэл, сэтгэл оюун, уран гараар боссон 42 м өндөр мэгжид жанраасаг шүтэн байрлаж, сүсэгтэн олны болоод гадаадын аялагч жуулчдын сонирхлыг өөрийн ирэхгүй татдгийн. Бурхан шашны төвд эрт үеэс дамжиж ирсэн олон 10 ховор бүтээлийг хадгалж, судалж байдгаас гадна Бурханы олон шавнараа энд шашны сургуульд сургаж бэлтгэдэг юм. Бурхан шашинтны хурал номоо хурж, Бурханы сургаалыг ард түмэндээ таниулдаг бас нэг газар нь Улаанбаатар хотын өмнө зүгт орших Бурхан буддаагийн цогцлбор юм. Энэ төвд холоос гэлэлцэн харагдах Бурхан багшийн 30 м өндөр алтдмал дүрийг барьж залснаар монголчуудын болон гадаадын аялагч жуулчдын заавал зорж очдог, сэтгэл оюунаа ариутгадаг газар болсон юм. 1206 онд их Монгол улс байгуулагдсан өдөр нь 2 жилийн заагт таарахад Чингис хаан ихэд бэлэгшээж хаврын баярыг төрийн болгож цагаан сар хэмээн нэрлсэн гэдэг. Цагаан сар нь угтаа их Монголыг сануулгах тул ард түмний хамгийн том баяр юм. Айл бүр идэ будаа айраг сүгэ бэлдэж шинийн нэгний урд ариаг хүүдний ам битүүрэн цаашилсан өтөргээд битүүлэх ёсон үлддэг. Битүү зоог барьж гэр бүлэрээ баясна. Шинийн нэгний өглөө буюу шинэ оны эхний өдөр эртлэн босож, цайгаа чанж, хамгийн ахмад хүмүүсээсээ эхлэн золгож, амар амгаланг нь асууж мэдчилдэг.
Баярын ширээн дээр хоньны ууцыг битүү чанаж болгон том тавган дээр тавьдаг бөгөөд үндэсний уламжлалт уул боовыг засаж цагаан эдэгээр чинэнэ. Эдгээр нь өөрсдийн уламжлалт ёс жаягтай байдаг. Айл бүр бууц хинэх жигнэж болгосон үндэсний хоолыг хийж айраг сүү цагаан эдэгээр ирсэн зочдоо дайлна. Өвөг дээдсийн үеэс уламжлагдан ирсэн хамрын тамхи хийсэн хөөргийг харилцан солилцож яриа хөөрөө өрнүүлдэг юм. Ийхүү дайлж цайсны дараа зочиддоо гарын бэлэг хүртээж үдэж мордуулдаг билээ. Монголын ард түмний бас нэгэн том баяр бол жил бүрийн 7 дугаар сарын 11-нд болдог ардын хувьсгалын түүх тэхэн баярын өдөр юм. 93 наадам хэмээх энэ баяр нь Эзэн Чингисийн оройдоо залж ирсэн 9 хүлд цагаан тугийг төв цэнгэлд хүрээлэндээ залж Монгол улсын ерөнхийлөгч ард түмэндээ үг хэлж наадмын үйл ажиллагааг нээснээр эхэлнэ. Ардын авиаснууд хамтлаг дуучдын тоглолт болж Монголын бүх үндэстэн яснууд уламжлалт хувцаа өмсөн мэдчилж төрөл бүрийн урлаг спортын үзүүлэх тоглолтууд болдог. Үүний дараа монголчуудын хамгийн их үзэх дуртай үндэсний бүхийн барилдаанаар 93 наадам эхэлдэг юм. Зодог шуудгаа өмссөн эртээ чадaltaа бөхчүүд 500-аад мэхийн хувилбартай Монгол бүхийн барилдаанд хүч бэр, уран мэх ухаанаар үнэн хүчийг үзүүлэн барилдаж, үзүү төрүү булаалн тэмцэлтэнэ. Энэ барилдааны 512 бүхөөс онцгойрон шалгарч нэг жуналгүй үлдсэн бүх төрүүлж Монгол улсын ерөнхийлөгчөөс алдар гавьяаг нь илтгэх бүхийн цол хүртэж гарын бэлгээр шагнуулдаг. Эртний домогт эрхийн мэргэн харваачид цэц мэргээ сорж эд хаваа гайхуулах нь бахархмаар. 8 настай балчир хүүхдээс эхлээд 80 настай буурал хөгшин ном саадгаа гэсэн наадмын талбайг зорж сомны мэргэн харааны хурцыг шалган харван тэмцэлдэнэ. Хүүхэд эрэгтэй эмэгтэй гэсэн 3 ангиллаар уралдан тэмцэлдэж байга алдалгүй онож хэн илүү оноо авсан нь төрүүлдэг бөгөөд төрүүлсэн харваачдад улсын мэргэн цол олгодог уламжлалтай. Эмээлт хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулах газар газрын алдарт уяачид наадмын талбайд буудалж эрмэг хурдан хүлгийнхээ хурд хүчийг сордог юм. Хурдан хүлгийг таньж морь ууж сойх арга мэдлэгийг өвөг дээдэс бий болгосон бөгөөд нас насаар нь ялган уралдах газрын хол орийг тохируулна. 25-аас 30 км-ийн зайнаас тоос манруулан уралдан ирэх морьд барайны газарт ойртоход хүн болгоны сэтгэл хөдөлж аль нутгийн хэний хүлэг төрүүлэн цойлж гарч ирэхийг тэсэн ядан хүлээн. Төрөө морь газар цавчлан дахиж унсан хүүхэд гин голон орж ирэхэд морио дээдэлдэг монголчуудын сэтгэлийн хөөрөл дээцэгтэй тулдаг. Хурдан морьныхоо тоосон даруулахыг ард түмэн нь өөрсдөөж хиймэр сэргэн гэж үздэг. Ийхүү 2 өдөр үргэлжлэх монголчуудын төрч ёсны их баяр цэндэл нь гадаадын аялагч жуулчдын хамгийн их цугларсан хамгийн сонирхолтой өдрүүд болж өнгөрдөг юм. Монгол улсад урлаг соёлын олон газрууд үйл ажиллагаагаа явуулж бүх төрлийн урлагийн тоглолтуудыг сонирхолж байдаг. Улсын драмын театр, сонгодог урлагийн театруудад
дэлхийд алдартай бүтээлүүдийг туйрван тавьж, олон орны уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна. Ардын язгуур урлагийн чуулгууд уран бүтээлчид нь гадаадын орнуудаар айлчлан тоглож, үндэснийхээ урлагийн гайхамшгийг дэлхийд дахинд таниулж, олон улсын арга хэмжээнүүдэд байнга өргөдөн оролцдог болсон юм. Ялангуяа уудам тал шиг өвтийн сайхан дуун, эрдний уламжлалт хөөмийн их шиг аялгуун, үйгүй мэт нугарах уран нугаралт нь, хоёрхан хос утсан дээр сонгодог хөгжмөгч игшиглүүлэх морин хуурын тоглолт нь олон хүмүүсийг уяран сонсож, сонирхон үздэг гайхамшигтай урлаг болж дэлхийд дахинд нэгэнт хүлээн зөвшөөрөгдөд байна. Монголчуудын сонирхуулах дуртай бас нэг зүйл нь үзмрүүд. Палеонтологийн музейд 50-80 жилийн тэртех эрт галвын үеийн олон төрлийн динозаврын арга ёснууд, хараахан хагарч амжилгүй чулуудсан өндөг, барьцалдаад хатсан динозаврууд, дэлхийд хамгийн том тооцогдох сарвуу зэргийг хараад амьдаар нь харж буй мэт төсөөлөл төрөхвээ. Палеонтологийн энэ үзмэр жил ирэх бүр ховор үзмрүүдээр баяцаар байна. Монголын сүүлчийн хаан 8 дугаар богд Жавцан там хотгтын ордон музей жуулчдын сонирхлыг зөв ёсоор татдаг. Богд хаан болон хатны ахуй амьдралтай холбоотой эд материал, хувцас хэрэглэл, ирвэсийн арьсан гэр, өвлийн болон зуны ордон, гайхамшигт архитектур, дэлхийд ховор цуглуулгууд нь таны мэлмийг тань баясгах буй заа. Монголын түүхийн музей, байгалийн музей, Чойжин лавын музейнүүд ч үзмрээр баялаг билээ. Дүрслэх урлагийн музейд Монголын эмэгтэйчүүдийн гар урлын гайхамшгууд, өндөр гэгээн зан азрын бүтээсэн Бурхны үнэлж баршгүй бүтээлүүд, цам бүжгийн баг, хувцас хэрэглэл зэрэг өргөмөц урлагийг сонирхож болох юм. Монгол оронд эртний түүхт дурсгалт газрууд, хөшөө дурсгал олон байдаг бөгөөд тэдний нэг хэсэг бол 14-р зууны үеийн Монгол улсын нийслэл, засаг захиргаа, харилцаа холбоо, худалдаа 8-ны голдов, хар хорин хотын төр. 17-р зууны буддын шашны ариун газар Эрдэнэзүү хийд юм. Эрдэнэзүү хийдэд Чингис хааны голомтыг үе үлрэн онголж хадгалсан Автасан хааны гэрийн буйраас эхлээд түүхийн асар их дурсгалт зүйлүүдийг хадгалсан сувраг хийдүүд 16-р зуунаас 20-р зууны ихэнх хүртэлх Монгол урчуудын гараа гаргаж бүтээсэн урлагийн өв дээжүүд хадгалагдсан үлдснээс гадна 16-р зууны үеэс эхэлсэн Монголын бурхны шашинтны хамгийн том төвийн үргэлжлэл энд үйл ажиллагаагаа явуулж байна. Мориа унаад дэлхийн талыг эзэлж явсан Чингис хааны их нутаг, түүхийн дурсгалт газрууд, онгон сайхан байгаль, хүн амынхан зочломтгой сэтгэл, уламжлалт соёл, зан заншлыг сонирхох гадаадын аялагч жуулчдын тоо жил ирэх тутам улам ихээр нэмэгдэж байна. Аялал жуулчлалын байгууллага, пүүс компаниуд, зуны болоод өвлийн аялал жуулчлалын үйлчилгээний төрөлд онцгой анхаарснаар автомашин болон явган аяллаас гадна морь, тэмээ, сарлаг унан тойрон аяллаар явж, сарлаган болон тэмээн поло үзэж, мөсний баяр, айрагны баяр, үндэстэн ясны баярууд, бисрэг наадмуудад олноор ирж сонирхон оролцох болсон. Ийхүү Аз твийн төвд орших Монгол ард түмнийхээ тухай, тэдний шүтэн бишрэх газар дэлхий, их нутгийнхын тухай, хөгжил цэцэглэл, түүх, соёлын багахан хэсгийг та бүхэнд танилцууллаа. Тал шигэ уудам сэтгэлтэй ардаар нь зочлуулж, гэр шигэ тухлаг орчинд харьхай мартан саатаарай. Таныг урьж байна. Талын Монголд.